энэ өөрөөс чинь нэг би өөрөө байн над бодогддог нэг асуултыг асууя. Одоо би бол өөрөө өнөөдөр Өвөр Монголын хүн эрхэм мэдээллийн өртөөнд нэг шинжээчээр ажилладаг боловч яг одоо би та нар шиг одоо тийм олон хэмжээний одоо мэдээллийг сачиж одоо их тийм их ажил хийж явах юм биш л да тийм ээ. Гэхдээ би ингээд одоо Монгол, Англи, Японы хятад дөрвөн хэлээр гарч явах тэр мэдээллүүдийг уншдаг байна. Тэгээд би их өөрөө нэг юу гайхдаг байвал Өвөр Монголоос одоо тэр олон мэдээллүүдийг ялангуяа тэр жах хажгаар нутагт үүссэн хэрэг явдлуудын талаар тэр мэдээллүүдийг яаж одоо авч чадж байгаа, яаж тэр чагт нь авч чадж байгаа. Сонин мэдээ гэдэг чинь хамгийн гол нь чагийг амжин гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. 7 хоногийн дараа бол тэр сонин биш болно шүү дээ. Нөгөө талаар бид бүхэн мэдж байгаа өнөөдөр бол хятадууд бол Өвөр монголчуудыг одоо тийм чам хяналтад байлгаж байгаа. Интернетийг бол одоо бүр хяндаг, бүр хөрмөр хашдаг. Тэр байдлын дор утсын чамдаг. Энэ байдлын дор та нар одоо яаж энэ мэдээгүүдийг чагт нь тэгж авч чадж байгаа юм бэ? Энэ талаар одоо хүмүүс их олон асуудаг. Үнэхээр таны асуусан шиг асуудал байна. Түүчдэг гэсэн тэгээд гайхдаг Жерман тэгээд бид нэрийг бол амар том байгууллага гэж боддог. Их олон маш олон хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд тэр бас сэтгүүлчтэй таслаа бүр тэр чинь бүр одоо тэр сонин хэвлэлийн талаас журнализм гэдэг энэ утгаас авч хэлэх юм бол бүр ажлын хуваар байна шүү дээ. Мэдээллийг сурвалжлагч, материал чухлуулагч одоо их мэтийн олон хүмүүс байдаг. Тэгээд одоо их олон хүмүүс ингэж ажилдаг бич гэж ингэж таамалдаг. Тэгээд бас биднээс асуудаг байсан. Та яаж мэдээгээр ингэж авч байна. Одоо сүүлийн үед бол бас жаахан амархан болсонтой энэ сүлжээ интернет одоо их янз бүрийн одоо энэ апууд байна. Одоо энэ гар утасны янз бүрийн одоо юм ахмаа байж та одоо тэр зураг мураг амархан ирэх болсон. Одоо нийтийн энэ сүлжээнүүд их олон байдаг. Одоо энээр мэдээж дамжин. Тэгээд тэрээс гадна утас одоо янз бүрийн бас имэйл энээр дамждаг. Тэрээс өмнө бас одоо энүүд ингэж их дэлгэрэнгүй хэрэглэгдэхээс өмнө бол нэлээд хэцүү байсан. Хэцүү байсан бид нар бол одоо янз бүрийн одоо хамтарч ажилладаг хүмүүс байна. Тэгээ манд мэдээ өгдөг хүмүүс байна. Тэгээд хамгийн гол мэдээг таних гэдэг нь чухал байхгүй юу? Тэгээд үүн заримдаа бүр хятадын албаны мэдээч гэсэн их олон тэгээд чухал юм ингээд алдаад гаргацдаг байдаг. Тэр үед нь бид нэр тэгээд тэрийг бас авах хэрэгтэй юм. Тэгээд тэр чинь дэлхийд Өвөр Монголыг таниулах маш сайн юм мэдээнүүд байдаг. Их мэдээ тэгээд ер нь энэ их одоо их олон ажил шаардна. Тэгээд одоо хамгийн гол нь бол олон хүмүүсийн хамтарч ажиллах. Тэгээд хурд нь одоо ер нь доор нэгж. Тэгээ хамгийн бас нэг одоо манай мэдээг гаргадаг бас нэг чухал зарчим бол бид нэр заавал мэдээ маань хэдэн талаас ирсэн. Мэдээнүүд минь хэдэн талаас ирсэн байх хэрэгтэй. Үнэн гэдэг нь батлсан байх хэрэгтэй. Ер нь манай бүх мэдээнд зүгээр л ганц талаас нэг хүний хэлсэн юм уу, нэг л зүгээр л өөрөө бид нэр нэг хэлсэн юм байхгүй. Заавал ядаж гурван талаас ингэж гурван өөр талаас ирсэн. Тэгэхээр одоо энэ бол одоо уучлаарай үгүй чинь таслая. Одоо батал таны мэдээлэл бодлоо болсон гэдэг мэдээлэл гараагүй. Ерөөсөө байхгүй. 15 жил бол ямар ч байхгүй. Тэгээд тэр байтугай одоо сүүлийн үед бол энэ том одоо сонин хэвлэлийн жишээлбэл одоо төрөд орсон байна. BBC одоо Ready for Rejection чөлөөд Аз тэгвэл Voice of America American Dawn Hall тэгээд одоо босод одоо их олон мэдээнүүд хятад мэдээнүүд байна, сонин мэдээний хөлдөхүүд байна. Эднэр бол тэгээд сүүлийн үед бол баг манай мэдээг бол ямар ч одоо шалгалт хийхгүйгээр л авах болсон. Шууд аваад мэдээлэх болсон. Ягаад гэвэл эднэр ч бас бүр өөрөө тийм нэг шалгах баримжаанууд байдаг. Тэгээд найдвартай энэ сонин манай гаргасан мэдээнүүд бол найдвартай гэдэг. Тэгээд ягаад гэвэл бид энэ хэмжээнд төвшөнд хүртэл ажиллахдаа бид ер нь бүр бас маш мэдээж цаанаас нь өмнө ингээд хянамгай ажил явагдсан байх хэрэгтэй. Зүгээр нэг донороо юм гарах чигтэл маргааш нэг ийм нэг ямар шалгалтгүй хийсэнгөө юм нэг мэдээ гарах гал шууд хэдэн 5 хоногийн дараа 7 хоногийн дараа хүмүүс тэгэл урамшхан байна. Энэ тэгэл бодлоо юм мэдээ. Гэтэл бид нар бол энэ талаар бол айгүй одоо ингэж туршлагатай болсон гэж хэлэх үү да. Одоо жишээ нь гэхэд одоо тэр үед мэдээг авах үед бид нар бол бас яг ингэж одоо хамгийн сайхан юм нэг завшаан гэмэд боломжтой харж байгаа л ингэж мэдээг сайхан авах хэрэгтэй. Ягаад гэвэл жишээлбэл ингээд утсаар ярьж их юм уу
ингээд ямар нэг интернетээр холбогдож явах үед мэдээж хаттын талаас бол тэрийг хаана. Ийм байдал бол тасалж байна. Ийм байдал бол ер нь хурдан шуурхай авах хэрэгтэй. Жишээ нь нэг жишээ гэдэг нь Уилс 2000 хадааны хүн Уилс хадаагийн хүн яг 2010 онд одоо 12 сарын 4-ний өдөр байсан байх. Тэгээд яг аав нь бол одоо 10-ны өдөр суллагдах ёстой байсан. Гэвч суллагдаагүй. Тэгээд тэр өдөр 12 сарын 4-ний өдөр Уилсийг ингээд хаттын цахдаанууд аваад явсан байсан. Тэгээд тэр хаттын одоо юу гэж штэ дотоод ямуулах тэнхэм гэж тэнд авч ороод яг байхад нь бид ингээд утсаар ярьсан байсан. Тэгсэн чинь яг одоо яг цахдаанууд яаж одоо яг ханы Уилсийн удаас ингээд одоо бүр амар догшож ингэж орж ирж яасан. Тэгээ Уилс бас яаш шуурхай тэмдэж яасан. Тэр гар утсан дотор тэр бүх юм бичигдсэн байсан. Тэгээ бид тэрийг аваад тэгээд одоо BBC тэр гарсан. Тэр BBC тэрийг ашигласан тэгээд. Одоо их мэдээ энэ заримдаа бол энэ одоо сонин мэдээний журнализмын энэ юм дээр бол их одоо урд Америктэй ер нь тэгээд цагийг амжиж ингэж авах хэрэгтэй. Тэгвэл одоо 2011 оны үед манай өөр Монголд их бослого болсон шүү дээ. Малчтын оюутан сурагчдын их бослого. Тэр үеэр бол одоо бид нар бол одоо маш шуурхай ажилласан. Тэгээд бараг одоо 24 цаг ажилласан гэж хэлж байна. Яг бол энд өдөр болж яхад тэнцэн болж байна. Гэтэл одоо Европын улсуудад бол одоо юу юм өглөөч юм уу. Тэгээд мэдээ гаргах хүмүүс бид нартай шууд холбогдоод байдаг. Тэрээс гадна жишээлбэл манайд одоо жишээлбэл сүн болж явахтан тэнд өдөр одоо бослог явагдаж байна. Тийм болохоор ер нь унтах зав баг байгаагүй. Тэгээд сүүлийн ямар хэмжээнд өрсөн бол хятадын яг тэр 5 сарын 30-ны тэр үеэр бол одоо бараг 30-40 сурвалжилагч тийм олон улсаас ингээд хот ноцсон байсан. Гэвч тэр оцсон хүмүүсийг бол тэр доор хятадын таан бол шууд omчны бодлоос аваачаад буудалд нь авч суулгаад орчгоор гаргадаг байсан. Тэгээд тэд нэр яадаг бол яасан бол тэд нэр буучаад мантай холбоо барьж байгаа. Одоо ямар байдал яваа бид нэр тэгээд тоглоомыг л та нар тэн байж доороо өгөө биднэрт мэдээ байхгүй. Та нар л өгөөрэй яа. Тэгээд бүр манай мэдээлэл үндэслэдэг болсон тэгээд. Гэтэ бид бас хангалттай өгсөн. Тэгээд хүмүүс нь яг ч гэсэн та нар яаж энэ мэдээг яваад яаж олсон бэ гэдэг. Бид нэр сурвалжлагч хүртлээ өөрсдөө ингээд бас яах гэж байсан. За таны байгууллага бол хүний эрхийн байгууллага тийм ээ. Тийм. Өвөр Монголд одоо энэ хүний эрх гэдэг асуудлыг ярихад бол хадаа гэдэг хүнээс тайлж гарахгүй энэ хүнийг тийм ээ. Ягаад гэвэл хадаа бол өвөр Монголын одоо үндэстний эрх чөлөөний төлөө хамгийн одоо тууштай томчигч хүн. Хамгийн одоо удаан жил шоронд одоо ял хэлс ялаар сууж байгаа. Ийм учраас таны энэ байгууллага 15 жил болж энэ байгууллагад хадаагүй бол шоронд ороод 18 жил болж байна. Энэ явцын донд энэ явцд бол та нар баг одоо хадаагүйний талаар тасралтдаг мэдээлсэн олон ажил хийсэн байх. Гэдэгт би эргэлзэх байна. Иймээс энэ одоо том агуу хүний талаар та нар хийсэн ажлаа нэг онцлог анч хоёрыг дурдж болох уу? Болоо яхаа. Бид нэр ана хадаагүйгийн асуудлын талаар бол мэдээж одоо бүх материалнууд тэр шүүхийн бичиг, заалын бичиг одоо хадаагийн өөрийн одоо тухайн мэдээнүүдийг бол бүх юмыг бол бид ингэж аваад ингээд энийг бол дэлхийн нийтэд мэдээж Америкийн улсын хурлал, Америкийн төрийн явдлын хараа, тэрээс гадна нэгсэн үндэсний байгууллагын одоо олон хүний эрхийн байгууллагууд нь өгөх их мэдхийн ажил хийлээ. Энэс гадна бол одоо төрөнд орсон Amnesty International-тай хамтарч ажиллах. Тэгээд тэрнээс гадна одоо бид нэр өөрөө манай байгууллага одоо хадаагийн гэр бүлтэй баг хамгийн одоо яг тасралтгүй холбогдож ирсэн одоо цорын анч байгууллага гэж хэлж болно. Ягаад гэвэл бид нар баг Шинагийн шоронд орохоос өмнө болтол эхлээд бол 7 хоног 27 хоногуд нөгөө давцаар ярьдаг. Яг тасралтгүй ярьсан. Тэгээд бүх одоо байдлыг мэдэж аавна. Хадаагийн байдал одоо гэр бүлийнхэн байдал сүүлийн үед бол Шинагийн улгаан хадаагийн байдал биш өвөр Монголын байдлыг үүдийг манд ингэж хэлэх болсон. Тэгээд бид нэр энэ жоролаад хадаагийн суллаг гэсэн вебсайт гаргалаа. Тэгээд Шинад жоролаад нэг блог гаргалаа. Ингээд бүр англиар.
Тэгээд манай бүх одоо бараг ярьсан юм маань ингээд тэр дуутай, одоо видеотэй ингээд бид нар бичлэгтэй тэгээд одоо бүр ингээ англиар байгаа манай юм дээр сайтн дээр одоо байгаа шүү дээ. Тэр блог болоод хатагийг сунлагсан сайт одоо freehada.now.org гэдэг энэ хэдэн сайтууд ингээд бүр гаргасан. Тэгээд энэ нь бол одоо хадаа хувийн талаар хийсэн ажиллагаануудын одоо нэг үлгэнийг хэлж байна. За таны энэ алба байгууллагын хуульчгийн статус ямар вэ? Одоо манай